Цагаан сар ба хооллолт. Цагаан сараар та дунджаар 3 айлд зочлоход 4000 ккал-ороос илүү илчлэгтэй хоол хүнсийг хэрэглэдэг ба илүүдэл 3500 ккал илчлэг тутамд 420 г нь өөх болж хүний биед үлддэг. Тэгвэл та нэг айлд зочлсноор 100 г-ны сэс салаад 403 ккал, үүнийг шатаахын тулд та 76 минут алхах буюу 37 минут гүйх хэрэгтэй болно. 50 г цагаан арх 115 ккал. Үүнийг шатаахын тулд 22 минут алхах, эсвэл 11 минут гүйх. 100 мл дарс 100 ккал. Үүнийг шатаахын тулд 19 минут алхах, эсвэл 10 минут гүйх хэрэгтэй болно. 350 г хийж үсэн ундаа ууснаар та өөртөө 150 ккал илчлэгийг авах бөгөөд үүнийг шатаахын тулд 28 минут алхах, эсвэл 14 минут гүйх хэрэгтэй болно. 3 ширхэг бууз нийтдээ 261 ккал бөгөөд үүнийг шатаахын тулд 49 минут алхах, эсвэл 25 минут гүйх хэрэгтэй болно. Нэг аяга сүтэй цай 34 ккал. Үүнийг шатаахын тулд 7 минут алхах, эсвэл 4 минут гүйх хэрэгтэй болно. Нэг аяга ариг 122 ккал илчлэгийг агуулдаг бөгөөд үүнийг шатаахын тулд та 23 минут алхах, эсвэл 12 минут гүйх хэрэгтэй болно. Нэг зүсэм чансан мах 54 ккал бөгөөд үүнийг шатаахын тулд 10 минут алхах, эсвэл 6 минут гүйх хэрэгтэй. 3 зүсэм хям 74 ккал бөгөөд үүнийг шатаахын тулд 14 минут алхах, эсвэл 8 минут гүйх хэрэгтэй. Нэг ширхэг чихэр 77 ккал бөгөөд үүнийг шатаахын тулд та 15 минут алхах, эсвэл 9 минут гүйх хэрэгтэй болно. Та цагаан сараар өдөрт хэдэн айлд зочилдог вэ?